TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Сайн байна уу сонсогч, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгээрээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Би Жимсэн Бурхны бүтээсэн энэ сайхан өдрийн мэндийг сонсогч танд бас хүргэн мэдчилж байна. Бид сонсогч тантай нэвтрүүлгээрээ уулзахыг 7 хоногийн турш тийсэн ядан хүлээдэг шүү. Энэ нэвтрүүлгийг бид нар бэлтгээд хийх үедээ ч гэсэн бид нар үнэхэр сэтгэл санаа сайхан байдаг. Тэгээд тиймээс сонсогч таарч бас зөвхөн өөртөө хадгалалгүйгээр нэвтрүүлгээс бусад найзуудаас хуваалцаасай гэж хүсэж байна. Гэт тун удахгүй бид хувь хүний ариун цэврээ сахихын давуу талаар болон өөрсдийгөө бас гэр бүл ойр дотны хүмүүсээ хэрхэн арчлах тухай ярилцах болно. Мөн манай нэвтрүүлэг чимгээгч маань уламжлал ясаараа зочноор оролцож байгаа. Тэгээд амьдралдаа юу ч үгүй болсон мэт санагдаж байсан ч гэсэн Бурханаас гайхамшигтай тусламжийг авч чадсан нэгэн эмэгтэй түүхийг бас чимгээгч маань бид нартай хуваалцахаар бэлдсэн байгаа. Тэгээд урам зориг өгөх сайхан хөгжмүүдийг бас сонсоорой. Бид найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн шинэ дугаарыг яг одоо танд хүргэж байна. За тэгээ хамтдаа эхэлцгээе. За тэгээ цэвэр цэмцгэр байх нь ямар чухал вэ гэд. Нэгэн эртний үгэнд цэвэр байдал нь бурханлаг байдлыг илтгэдэг гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол цэвэр байх нь бурхны ариун байдалтай адил чухал гэсэн утгатай байгаа юм. Хэрвээ энэ үг үний юм бол бид өдөр бүр хийх ёстой зүйлсийн чагсаалтанд хамгийн нэгдүгээрт цэвэр байхыг хамгийн нэгдүгээр тавих ёстой юм шиг санагдаж байна. Тэгээд өөрийгөө болоод ойр дотныхоо хүмүүсийг гэр орноос цэвэр цэмцгэрэг байлгах олон шалтгаан биднэрт байдаг. Тэгээд юуны өмнө цэвэр байдал нь бид нарыг альваа өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд ихний алхмаа гэж бодож байна. Тэгээд хэрвээ бид амьдарч байгаа орчноо бас өөрснийхөө хувийн ариун цэврийг сахиж чадах юм бол олон төрлийн халдварт өвчнөөс бас сэргийлэх боломжтой. Бидний мэдих хамгийн түгээмэл тохиолддог ханиад бас гидсний халдварт өвчин гэд өвчнүүдээс бид нар цэвэр байдлаараа дамжуулаад урьдчилан сэргийлэх. Тэгээд энэ нь болохоор хувийн ариун цэвэрлэлтэй шууд холбоотой байдаг гэдгийг бид нар мэдэн штэ тий. Тэгээ хувийн ариун цэврийг илтгэх бас нэг ойлголт бол бидний эрүүл ахуй байгаа. Тэгээд өдөр болгон зөв зохистой хооллох, бас ходоод гидснүүд шүү дуушиг гэд бид бие махбодоо эрүүл байлгах нь тухайн хүний эрүүл ахуйн мэдлэг болоод өдөр бүрийн дадал зуршилтай шууд холбоотой байдаг тийм. Мөн эрүүл байна гэдэг нь бас хайртай хүмүүсээ халдварт өвчин тараах тэр эрсдэлгүй орчныг бий болгож байна гэсэн үг байгаа. Тэгээ эрүүл ахуйг сахихад магадгүй таны бодож үзээгүй олон нөгөө давуу талууд байдаг. Тэгээд ингээд сонсогч та өөрийгөө бас зөв арчлах алхмуудыг энгийн хүн болгоны мэддэг ч гэсэн тэр алхмуудыг би бас өнөөдөр хуваалцахаар бэлдэж ирсэн байгаа. Тэгээ та энэ мэдээллийг өөрөө сонсоод та бусдтай бас хуваалцах боломжтой шүү. Тэгээ хүүхдүүдээ бас өндөр настай аав ээжигээ гэрээ асаргаанд тасардаг болол хайртай дотны хүмүүсээ эрүүл цэвэр орчинд амьдрахад нь эмэгтэй та бас туслах хамгийн том боломж шүү гэж хэлмээр байна. За тэгээд би нэг хэдэн зөвлөмжүүдийг бэлдэж ирсэн. За тэгээд нэгдүгээрт нь болохоор бид нар эрүүл ахуйгаа сахихын тулд өглөөс ирээд бас ариун цэврийн өрөөнд орсны дараа мөн хооллохын өмнө өдөр бүр гараа заавал угааж хөвших хэрэгтэй байна. Тэгээд энэ нь та өөрөө өвтгөөс сэргийлэхийн зэрэгцээ бас бусад ням бактерийг орчиндөө тараахаас хамгаалж байна гэсэн. За дараагийн удаад нь болохоор ойрхон бас усанд ордог байгаарэ гэж зөвлөмөр байна. Тэгээд цаг агаар халуун үед бид нар өдөр бүр усанд орох хэрэгтэй. Яагаад гэх юм бол хөлөрсөн биеийг угаахгүй уудах юм бол арсны халдвар тэгээд бас хайрс дүүлд батг бас захтнаа улаалтуудаас бидний арсан дээр үүсдэг байгаа. Тэгээд хүнд өвчтөй байсан ч гэсэн өдөр алга усанд орох хэрэгтэй. Ингэснээрээ асаргаанд байдаг өвчтөй хүүхэд аав ээжигээ бас усанд оруулах байдлууд ч гэсэн үүнд хамарч байгаа гэсэн. За дараагийн удаа бид нар хөлөө үргэлж
хамгаалж байгаарэ гэж уриалмаар байна. Хөл нуцган эсвэл хөлөө үргэлж ил гаргаж явах нь болохоор биднэрт аюултай олон зүйлүүдийг дагуулдаг байгаа. Тэгээд хөл нуцгаа явах нь хөлийн уул хагарах эрсдлийг бас нэмэгдүүлдэг. Хөл хагарч зүсэгдэж шарахаар нь одоо нөгөө бохир орох аюул бас бий болдог. Тэгээ хөлөндөө тохирсон гутлыг өдөр болгон өмсөж хөлөө бас олон төрлийн бие хэртэл шарахтнаас бас өдөр болгон бид нар хамгаалах хэрэгтэй байна. За тэгээ сүүлийн дугаарт нь болохоор өдөр бүр болж өгвөл өдөрт 2-оос дээш удаа шүдээ угааж агаарэ гэж уриалмаар байна. Ялангуяа амттай зүйл эзсний дараа заавал бид нар шүдээ угаах хэрэгтэй. Тэгээ шүдний оо сайз цүнхэндээ бэлэн авч явж чадахгүй байх юм бол хамгийн энгийн арга нь давс хүнсний соодыг одооооны оронд хуруугаараа үрээд бас шүдээ цэвэрлэх боломж байдаг шүү гэдгийг бас нэгэн аргыг хэлж өгмөр санагдлаа. Тэгээ эдгээр зөвлөгөө магадгүй тань тус болно гэж найдаж байна. Тэгээ найдар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань төр завсралсны дараа бүгдээрээ нэвтрүүлгээ бас үргэлжлүүлье. Хэрв та дотны найз нөхөд гэр бүлийн хүнээ хин нэгний асарч байгаа бол тэдний эрүүл арга ухааг хэрхэн хангах талаар үргэлжлүүлэн илүү их мэдээллийг бид нарт танд хүргэх болно. Тэгээд удахгүй бүгдээрээ уулзцгаая. Бидэнтэй хамт байгаарай. Энэ дууны дараа чимгээгч маань Библиэс хадам ээжигээ асардаг байсан нэгэн бэрийн гайхалтай түүхийг бид нарт хуваалцах болно.
сарын 14-нд 12 цагаас зүүн дөрвөн зам дах Папа кафед болох найдвар доторх эмэгтэйчүүд сонсогчдын уулзалтанд орж байна. Холбогдох дугаар 907751 8911 87 найдвар доторх эмэгтэйчүүд сонсогчдын уулзалт. За сайн байцгаана уу найзууд минь. За өнөөдөр би Библиэс нэгэн онцгой эмэгтэйн талаар өгүүлэх бодит түүхийг ярьж өгөх гэж байна. За түүний нэрийг Рут гэдэг. Рут бол одоо үнэхээр онцгой байсан учраас Библиэд түүний нэрээр нэрлэгдсэн ном хүртэл тэмдэглэгдэн үлдсэн байна. За тэр эмэгтэй бол одоо бусдыг хэрхэн хайрлан халамжлахаа үнэхээр мэддэг байсан юм байна. Түүх ингэж хэлдэг. Наоми гэдэг еврей эмэгтэй нөхөр Елмелектэйгээ Юудын Бэтлехэм хотод амьдардаг байсан байна. Гэвч тэдний нутагт урт хугацааны гам болсны улмаас Елмелек эхнэр хоёр хүүгийн хамт ойролцох Моаб гэдэг улс руу нүүжлээ. За тэнд байх хугацаанд Елмелек нас барсан байна. Наоми хоёр хүүтэйгээ үлдэж. Хожим Наомигийн хөвгүүд Моабын нутгийн эмэгтэйчүүдтэй гэрэлсэн бөгөөд Берүүдийн Орпа болон Рут гэдэг байж. За 10 жилийн дараа Наомигийн хоёр хүүч бас л нас барсан байна. Одоо Наоми нөхөрчгүй, хөвгүүдчгүй хоцорчлээ. За ингээд бурхан Юудын газар нутгийг ивэн ариун их ургацтай байгааг сонсоод Наоми нутаг буцахаар шийдэж. Ингээд хоёр бэрэн түүнтэй хамт явхаар ачаа бараагаа зэгчээ. За тэгээ замын дунд Наоми зогсоод хоёр бэрдээ ингэж хэлж. Та хоёр өөрсдийн ээжийнхээ гэрлүү буцахыг хүсэхгүй байна уу? Тэгэд тэр тэднийг ингэж ажилласан байна. Та хоёр миний нөхөр болон хөвгүүдэд мөн наддаж гисэн үргэлж сайн хандаж байсан. Эзэн та хоёрт сайхан хандах нь ойлгомжтой. Эзэн та хоёрт шин нөхөр өөрийн гэр орон өгөх болтугай гэж. За энэ хэсэгт бүгдээрээ түр зогсоод өөрийгөө ийм нөхцөлд байна гэд нэг төсөөлөд үзье тийх үү? Хэрвээ та хадам ээжтэйгээ явбал төрсөн гэр орон төрөл садан нутаг усаа орхиод явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо гадаад руу нүүх тийм шийдвэрийг гаргаж байна. За магадгүй их орондоо ахиад хизээч эргэж ирэхгүй ч байж болох юм тийм ээ. Тэгээд хажууд чинь ханилсан ханчин байхгүй. Бас усын уул ёсын дагнаа гэдэг шиг өөр соёл иргэншилд өөр үнэт зүйлтэй болоод өөр бурхныг шүтнэ гэсэн үг. За Наомигийн бэрүүд ямар хариулт өгсөн бол түүхийг хэдүүлээ үргэлжлүүлцгээе. За том хүүгийн эхнэр болох Орпа Наомигийн саналыг сонсоод сайнаар хүлээн зөвшөөрч хадам ээжтэйгээ салах ёс хийгээд өөрийн гэр бүл рүүгээ буцав. Харин Рутийн шийдвэр бол өөр байсан. Рутийн номын 1-р бүлэгт түүний хэлсэн үгс ингэж бичигдсэн байдаг. Харин Рут таныг орхиж, таныг дагахаас буцаж ирэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар руу би явна. Таны суух газарт би ч суун. Таны ард түмэн миний ард түмэн. Таны бурхан миний бурхан. Таны өөхөх газарт би өөхөж тэндээ би оршуулгадна. Тиймээс хэрэг би өөхөхөөс бусдаар танаас салвал намайг эзэн шийтгэг. Бүрч илүүг уйлдэг гэсэн байна. За баг хүүгийн эхнэр болох Рут хадам ээжтэй ямар их үнэнч халамжтай байсныг харахад үнэхээр гайхмар тийм ээ. Одоо баг бэрийнхээ энэ шийдвэрт Наоми юу гэж хариулах вүлээдээ. Библиэд бол тэр Наомиг буцгаж ятхаа болсон гэж бичсэн байдаг л да. Наоми ийм хайр халамжтай сайхан бэртэй болсонд маш их баярлаж байсан бизээ мэдээч хэрэг тийм ээ. За бэртэй хүмүүс минь тэднийг одоо өөрсдийн хөвгүүдтэйгээ адил үнэн сэтгэлээсээ хайрлаж халамжилж байгаарэ. Тэгэх юм бол тэд ч гэсэн таныг эргээд чин сэтгэлээсээ хайрлан халамжилнаа. Ингээд Наоми Рут хоёр Бэтлехемд буцан ирж суурьшлаа. Тэгээ Наомигийн найз нөхөд түүнийг халуун дулаанаар угтан авч тэдэж бас их баяртай байсан. Библиэд бүр тэднийг хараад бүх хот тэр чихтэй догдолсон гэж гардаг л та. Наа бүр ямар гайхалтай вэ те. Тэр үед ургац хураах цаг болсон байсан. Тэгээ Рут Наоми хоёрт одоо өөрсдийн тижээх эр хүн бол байгаагүй. Энэ нь тухайн цаг үеийн Израильчуудын ёс уламжлалын нэг хэсэг нь байсан. Тэгээд Рут намайг тариан талбай руу явуулаач. Би тааллыг олж болох нэгний араас явж хаягдсан үр түүй хэмээсэн байна.
За энэ хэсэгт түүх их сонирхолтойгоор өрнөдөг. Бидэнд тохиолдсон мэт харагдавч Бурхан энэ үсгэлэнтэй харийн бүсгүйг Боз гэдэг эрэгтэй тариан талбай руу чиглүүлж буй үйл явдлыг одоо цааш нь хэдүүлээ харцгаая. Боз бол сайхан сэтгэлтэй хүн байсан. Бас би бодохдоо нилээд царайлаг байсан болоо гэж төсөөлж байгаа юм л да. Мөн тэр Наомигийн нөхрийн хамаатан байж таарддаг. Тэгээ бас их чинэлэг, нөлөө бүхий тийм хүн байсан байна. За Боз одоо тариан талбай руугаа гарч ирээд ажилчдтайгаа эзэн та нарыг ивэ хэмээн мэдчил. За ажилчтанд бас одоо эзэн таныг ивэгээ гэж хариулдаг. Тэгээд Боз тэр юун залуу эмэгтэй вэ гэж асуусан байна. Тэгсэн нэг ажилч нь Наомитай хамт Моабоос буцаж ирсэн бүсгүй байгаамаа. Талбайд унсан үрийг түүх зөвшөөрөл хүсч өглөөж нэг ч амралгүй ажиллаж байна гэж хэлсэн. Тэгсэн Боз одоо Рутын зүг очиод өөр хүний талбайгаас үр түүж болохгүй. Эндээ л байгаарай гэж хэлсэн байна. За мөн түүнийг өөрийнх нь талбайд аюулгүй ажиллаж, ажилчдынх нь усны самнаас таавараа усуухыг зөвшөөрсөн байна. За тэгэд энэ болгонд мэдээч хэрэгээ Рут бүр гайхаж орхисон тий. Тэр одоо газар бүхийж би чинь харь орноос ирсэн хүн шүү дээ. Яагаад надад ингэж сайн хандж байгаа юм бэ гэж асууж л тий. Тэгсэн Боз түнд нөхөр чинь нас барснаас хойш та хатан ээжтэй хэрхэн тусалж ирснийг би сонссон. Та бүр өөрийн аав ээжээ орхиод танихгүй хүмүүсийн дунд харь нутагт амьдрахаар ирсэн. Израилийн бурхад таны хийсэн бүхний чинь төлөө ивэлээ өгөөсэй гэж би залбирч байна. За мөн та түүний ивэлийг ирж энд ирсэн тул бурхан таныг улам илүү их өрөөнө гэж би итгэж байна гэж хэлжилдэ. За тэгтэн эзэн үнэхээр Рутыг ивээсэн бөгөөд тэр ивэл Бозоор дамжин ирсэн гэсэн үг шүү дээ. За Боз хамаатан садныхаа өмнө зүв зүйл хийж Наомигийн нөхрийн газрыг авч Руттай гэрэлсэн байна. Гэхдээ энэ гэрлэлтийн цаадах жинхэнэ ивэл нь юу болохыг Боз бас тэр үедээ өөрөө ч мэдээгүй тийм ээ. За тэгээд удалгүй Рут хүүтэй болсон. Түүнийг төрсний дараа эмэгтэйчүүд Наомид ингэж хэлжилтэй. Эзнийг магт. Өнөөдөр тэр чамд асарч тойлох ачхүү хайрлалаа. Хүү Израиль даяар алдартай хүн болж өсөх болтугай гэж бид залбирая. Тэр чамайг баярлуулж хөгшөрсөн хойно чинь асарч халамжлах болноо. Учир нь тэр бол чамайг өөрийн чинь 7 хүүгээс ч илүү хайрлах бэрийн чинь хүү юм аа гэж. Хөршүүд нь хүүд Обед гэж нэр хайрлсан ч түүнийг Наомигийн хүү гэж илүү дууддаг байсан байна. За ингээд хайр халамж болоод үнэнч байдлын тухай ямар сайхан түүх вэ? Энэ бол одоо Рут номын сүүлчийн нэгэн хэсэгт ингэж өгүүлдэг. Обед нас бит хүрмэгц Есийн нэртэй хүүтэй болж тэр хүн хожим хаан Давидын аав болсон. Гайхалтай тийм ээ. За энэхүү Рут бол одоо өөрийн бүх инэрл нэгүүлсэл халамж үнэнч байдлаараа зөвхөн Давид хааны эмэг их болоо зогсохгүй Давид хааны угсаанаас Есүс төрсөн байдаг. Тиймээс Рут Есүсийн удмын их болжээ. Та заримдаа одоо хэн ч өөрийг тань тоохгүй байгаа юм шиг тэг санагддгүү, тийм мэдрэмж төрдгөө. За бурхан хүртэл өөртөө чинь санаа тавихгүй байгаа юм шиг тэгж мэдрэгддгүү. Рут Моабоос явхдаа хэн өөрийг халамжлах болоо гэж бодож байсан байж магадгүй юм тийм ээ. За тэр найз нөхөд гэр бүл ойр дотны хөнгүүгээрээ харь нутагт хэрхэн амьдрахаа одоо төсөөлж байсан болоо гэж бодогдож байна. Гэхдээ Рут хадам ээжийнхээ төлөө бүхнийг туулах бэлтгэлтэй байсан байгаа. Яг үүнтэй адил танд ч гэсэн хэн нэг халамжлах шаардлага тулгарсан байж магадгүй юм тийм ээ. За тэгээ үүнийгээ хийлээгээд танд ямар ч ашиггүй байж болно. Энэ нь танд бүр дарамттай ч санагдаж магадгүй. Заримдаа одоо бүр их зардалтай ч байж болно л доо тийм ээ. Гэхдээ бурхан хүндэж өөртөө байдгүй шүү дээ. Гэтэл тэр таны зүрх сэтгэл, таны бодол санааг мэддэг. Таныг ивэхэд үргэлж бэлэн байдаг тийм ээ. Тэр таны төлөө санаа тавьж танд хамгийн сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсдэг гэдэгт та итгэрэй. За Боз Наомигийн гэр бүлийг эргүүлэн авч өөрөөр хэлбэл одоо аврахын тулд өөрийгөө зориулсан. Магадгүй Наоми Рут хоёр Бозтой таараагүй байсан бол
хоолоо олж идэх хэцүү л байх байсан байх тийм ээ. Тэр үед одоо нөхцөл байдал нь тийм л байсан юм чинь. За Рутэд санаа тавьсан бурхан тандаж гэсэн бас санаа тавина. Бурхан таныг эргүүлэн авахын тулд өөрийн хүү Есүсийг өгсөн шүү дээ. Та түүнд найдаж болно. Тэр таныг хайрлаж, халамжилдаг. Таны амьдралд болж буй том жижиг гэлтгүй бүх зүйл санаа тавьдаг. Та хэн нэгний төлөө хаягдсан үр түүх мэт өчүүхэн зүйл хийж байсан ч тэр таныг харж байгаа. Та бусдад халамж тавьж байгаа учраас бурхан ч гэсэн таныг хайрлаж халамжилдаг шүү. Хэрвээ та одоо эзэнд биднийг үргэлж халамжилж байдагт нь талархмаар байвал одоо надтай хамт залбирно. Бурхан эцэг минь, намайг халамжилж байдагт баярлалаа. Та намайг маш их хайрлсан тул Есүсийг бидний төлөө амиа өгүүлэхээр илгээсэн. Есүсийн цусаар намайг аварсан, намайг эргүүлэн авсан танд баярлалаа. Намайг тань шиг бусдыг хайрлаж халамжлахад минь туслаач. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Чимгээгчийн ярьж өгсөн түүхээс харахад Наоми Рутийг үргэлж өөрийнх нь хажууд байна гэдэгт одоо итгэж найдаж байсан харагдчихээн. Тэгээд хэцүү цаг үе түүнд найдаж Рут шиг төшөг тулгуур болж үнэнч байж чадсан байх нь тий. Тэгээд ийм нөхөрлөл харилцааг та хүсэхгүй байна гэж үү? Тэгээд та өөрөө ийм хүн баймар одоо бас санагдаж байна уу? Би ч бас ийм найз, ийм хадам ээж баймар санагдлаа. Гэхдээ бид ердөөл хүмүүс, харин хүмүүс алдаа гаргадаг тий. Би өөрийн хайртай хүмүүсээ үгээрээ эсвэл өөрийнхөө хийсэн зүйлсээрээ санамсаргүйгээр гомдоож байсан олон удаа байгаа. Тийм ч учраас бидэнд Бурхны тусламж өдөр бүр хэрэгтэй байдаг. Түүнээс суралцаж дуурайхын тулд ч тэр нь. Учир нь тэр хизээд үнэнч байдаг жинхэнэ найз гэж хэлмээр байна. Тийм шүү. Тэгээд Эми Кармел гэдэг эмэгтэй энэтгийн одоо нэг номлогч байгаа. Тэгээд тэр хизээч одоо гэрлээгүй. Хэрнээ олон 10 хүүхэдтэй байсан. Яагаад тэгэхээр тэр хэдэн зуун өмчин хүүхдүүдийг одоо асарч халамжилдаг нэгэн байж л дээ. Тэгээд Эми амьдралынхаа хүнд одоо бэрхшээлтэй сорилттой үед өмчин өрөөсөн одоо бүх хүүхдүүдийг халамжлах хүнд хариуцлагын дундаас одоо Бурханаас бусдыг хэрхэн хайрлан халамжлахыг өөрөөр нь дамжуулан хайр инэрлийг хэрхэн одоо хүргэх боломжийг нээж өгдгөө гэдгийг одоо суралцсан байгаа юм. Тэгээд түүний бичсэн шүлгийн хэсгээс хамтдаа сонсъё. Надаар дамж. Бурхны баяр хөөр надаар гэрэлтэг. Эзэн минь таны өнгө гэрэл нэвт туяарч, тод цэлмэг болгооч, оршоогүй мэт тунгалаг цэвэр. Өө Бурхны ивэл хайр минь бүгд таны сайн сайхныг хараг. Таны ямар агуу гэдгийг ойлгог. Дахин нэгэнд залбирая. Надаар дамжин таны хайрыг түгээгээч. Надаар дамжин хайрыг түгээгээч гэдэг энэ Эми Кармелийн хэлсэн үг үнэхээр гайхалтай, бас үнэхээр үнэн үг байна тий. Бусад хүмүүс бидний дотор байгаа Бурхны хайр, сайн сайхныг олж харж чаддаг байгаасай гэж хүсэж байна. Тэгээд зүрх сэтгэлээ түүний өмнө цэвэр тунгалаг байлгаж амьдралдаа түүний хүслийг бас биелүүлэх, түүний үгийг дагах нь бид Бурхныг хайрлаж байгаагаа өдөр болгон харуулж байгаа нэг арга бахнэ. Ингэснээр Бурхан биднийг өөрийнх нь адил бусдыг нөхцөлгүйгээр хайрлаж сурахад тусалдаг. Үүний төлөө бид нар хамтдаа залбирах хэрэгтэй ахнэ. За тэгээд хамтдаа бас залбирая. Эзэм нь бид тантай адил төгс биш гэдгээ мэднэ. Тэгээд та байж болох хамгийн үнэнч бидний найз. Бид тантай адил мөн Рутийн адил бусдад нөхцөлгүйгээр хайр, халамж, анхаарлаа үзүүлж чаддаг болгож өгөөч хэмээн залбирч байна. Есүсийн нэрээр амен. Баярлалаа гэрлээ. Тэгээд цаг маань аль хэдийн дуусчихсан байна. Оо тийм урднаа. За тэгээд дараагийн дугаараа Тэсэн ядан хүлээцгээе. Найдар доторх эмэгтэйчүүд болох замдаа бид энэ нэвтрүүлгээрээ уулзсаар байх болно. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлээ бид хүлээн авахдаа баяртай байх болно.